Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт яг энэ цаг танд хүрдэг мэдлэг гэж минингийн тал ураатай та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүү нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Аргун миний бие хүргэн найруулагчаар Борхогийн Чамбат ажиллаж байна. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ хэрэглээ бүрт тохирсон зээлийг Payon цахим зээлийн аппликейшнээс ураатай Payon цахим зээлийн аппликейшн за Better Gaming for All ураатай Nubia Neo гейминг гарууц хамтран ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ шалгалтын дүрмийг би товчхон танилцуулъя. За энэ 7 хоногийн өмнөх 4 өдөрт ирсэн бүх асуултуудыг давтаж асууна. 5 асуултанд та сансан асуултуудаа хариулж чадах юм бол нэг хүнд асуулт танаас дахиж асууна. За энэ хүнд асуултанд хариулвал дараагийн 5-ыг асууна. За тэгээд дахиад хүнд гих мэтчлэн та тийшээ хэдэн ч асуулт асуух боломжтойгоор өрнөн. За өнөөдөр бол бас нэг онцлог байгаа. Өнөөдөр бэлэгтэй. За ямар бэлэгтэй вэ гэхээр NWA гэдэг тийм ийм одоо юуны шил ярчигч бэлгэлнэ. Тэгэхээр хамгийн олон өнөөдөр асуултанд хариулсан сонсогч ялагчаар тодорч шил ярчигч бэлгэнд авах нэ. За эхний сонсогчоо бүгд авъя. Манай эфир 77 38 83 77 77 88 30 нэрээр хэлбэрэд шууд холбогдоорой. 88 65 байна уу? Банана өглөөний мэндийг хүргэнэ. За өглөөний мэндийг хүрт. Аль кинонд төрүүлж хийгдсэн бэ? Мантхайц цаатан мартагдшгүй намар гарын 5 руу Улаанбаатарт байгаа миний аав цаг явсан. Улаанбаатарт байгаа миний аав. Улаанбаатарт байгаа миний аав байх нь. За дараагийн асуулт Сүхбаатарын эхнэрийг хэн гэдэг байсан бэ? Юу лээ? Янжма тэлгүй ах уу? Боолын гэрээ үргэлэг Netflix-ийн Марко Поло киноны ариг бүхин дүрийг хэн гаргасан бэ? Холливуд амраа. Дараагийн асуулт манай монголчуудын 20 тонн зэсийн судагмал 27 ган орсон бүтээл хаана байдаг вэ? Монголчуудын бүтээл ээ? За энэ чинь нэг сонсоогүй мөч 27 тонн ган 20 тонн зэсийн судагмал орсон нэг бүтээл байдаг юм байна. Энэ хаана байдаг вэ? Цаг дууссан байна. 3. За Чингис хааны хөшөө юм байна. 2. За Чингис хааны хөшөө биш юм байна. Холбогдсон баярлаа. Баярлаа. Зя. Дараагийн сонсогч 77 38 83. За өнөөдөр чинь гоё бэлэгтэй өдөр байгаа бүгдээ. Бэлгийг хэн авах вэ? Манай инх болт маань нийтдээ 3 асуултанд хариуллаа. За өнөөдрийн хамгийн олон асуултанд хариулсан оролцогч ялагчаар дотор 88 77 байна уу? Байна өглөөний мэнд байна. Өглөөний мэндээ. За түрүүний асуултын хариулт мэдэрч гамдан байсан шүү дээ. Энэ гамданд байгаа Чамраас бурхныг хэлжсэн. Эхний асуулт их газрын Европын 4 том улсын аль нь хаантай вэ гэсэн байна. Цаг явсан. Аль нь хаантай вэ? За их газрын хамгийн том улсуудыг баримжаалах хэрэгтэй. Тэгээд тэнд дундаас хамгийн нэг нь хаантай байгаа. Тэр 3 2 Швед биш ээ. Зөв хариулт нь Испани юм байна. Испани хаантай. Испани бол их газрын за өдрийг сайхан өнгөрүүлээрээ. За Испани бол бас их газрын 4 том улсын нэг гэж бол яалтчгүй явна. Тэгэд Испани маань хаантай те? 967 байна уу? Өглөөний мэнд жижигхэн байна. За өглөөний мэнд жижигхэн хаалт сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За ийм асуулт байна. Аль хурууг дугур зайсан гэдэг вэ? 7 руу. 7 руу биш ээ наа. Холбогдсон баярлаа. Чигчүүрөө чишэн за. Дараа дахиад холбогдорой. За одоо нэг л хариулт авна. Хуалцаад маргааш бүгдээ дараагийн тамдгэрэг ороо тэ. Дунд руу. Дунд руу ч гэсэн шин. За холбогдсон баярлаа. За нэлээд бас шаарлаж байна. 984 байна уу? Байна. Баяраа. За өглөөний мэнд баяраа. За ямар асуулт дээр бүгдээр явж лаа тий. Ямар улс атууны тоогоор дэлхийд тэргүүлдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Юу нэ? Испани биш юм байна. Америк нэгдсэн улс тэргүүлдэг юм байна. Холбогдсон баярлаа. За 94.11 байна уу? Өглөөний мэнд чимүү. Өглөөний мэнд плацебо гэж юу гэсэн үг вэ? Цаг явсан. Плацебо. Плацебо. За англиар бол пласибо гэж бас нэрлэл дуудаж болох бах. Цаг дууссан байна. 3 2
За холбогдсонд баярлалаа. Плацебо гэдэг бол ийм хуурамч юм уугаад тэр нь нөлөөлж байгаа юм шиг санагдах тэр мэдрэмж, тэр үзэгдлийг плацебо эффект гэж нэрлэдэг байна. За 77 77 38 83 77 77 88 30 95 тэгдэг байна уу? Бэн. За өглөөний мэнд хинтэ холбогдсон бай. Өглөөний мэнд мөнхөд байна. За ийм асуултанд Сейшелийн арлуудын нийслэл хотыг Британий хатан хааны нэрээр нэрлсэн бол энэ ямар нэртэй хот вэ гэсэн байна. Цаг явсан. Британий хааны нэрээр. За хоёрхан хатан алдартай хоёр хатан хаан байгаа бах те. Тэр хоёрыг Екатерина гэж нэр. Екатерина биш байна. Виктория гэдэг нэртэй юм байна. Хоочлаа. За холбогдсон ярьсан. Өдрийг сайн өнгөрөө. Баярлалаа. 99.1 байна уу? байна. За өглөөний мэнд хинтэ холбогдсон бай. Өглөөний мэнд одно. Одно. За ийм асуултанд ямар кинон дээр татгалзахын аргагүй санал тавина гэж ярьдаг вэ? Цаг явсан. За радио жоохон басгаарай. За орчин үеийн кино юм баг та. Орчин үе 1900. Аюу загалмаас эцэг үү? Загалмаас эцэг тэгэлгүй яах вэ? За видео Дон Карлиано ч одоо татгалзахын аргагүй санал тавиал явцдаг. Виктор Цой гэж ямар хамтлагийг үүсгэн байгуулсан бэ? Цаг явсан. Виктор Цой ямар хамтлагийг үүсгэсэн бэ? Ямар хамтлагийн гишүүн байсан бэ гэсэн үг? За Виктор Цойг. Би бол нөгөө Когда твоя девушка больна гэдэг дунд нь дуртай. 3 2 мэдгүй. За холбогдсон баярлаа. За зөв хариулт нь бол кино гэж хамтлагийн үүсгэн байгуулсан тийм. За хамтран ажиллагчдаа танилцуулах оронд та бүхэн хариултуудыг бичиж байгаарай. Манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За тэгэхээр 23-аас дээш насны бүх хүмүүс анхаарлаа наашаа харуулаарай, хандуулаарай. Payon аппликейшнийг гар утсандаа суулгаад нэг удаа гэрээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлээ хэлбэр авах боломжийг олгож байна. За хамгийн гоё нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. За цалин буудаг өдөр эсвэл аль цалин аванс дээрээ юу, бүс цалин дээрээ юу, аль нь дээрээ суух вэ гэдгээ бүгднийг маш хялбархнаар тохируулж чаддаг юм зээлийн аппликейшнийг танд санал болгож байна. 24 хүртэл сар хүртэх хугацаатаар зээл авах боломжтой. Тэгэхээр Payon аппликейшн цахим зээлээс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой ийм одоо аваад хуваан төлөх үйлчилгээтэй, лизингийн зээлтэй, автомашины зээлтэй, барьцаал зээл гэсэн хэрэглээ бүгд тохирсон ийм цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлого нотолдог ийм давуу талтай цахим зээлийн аппликейшн байгаа. Та нэг удаа л очиод болно. Хэрвээ та Android үйлдвэрлэлийн системтэй бол Google Play Store-оос яг одоо Payon гэдээ хайгаарай. За iOS үйлдвэрлэлийн системтэй бол App Store-оос Payon гэдээ хайвал цахим зээлийн аппликейшн маань байгаа. За дэлгэрэнгүй мэдээллийг Payon TBF гэдэг Facebook цэг.com-ын араас шууд бичвэл албасны Facebook хаяг нь байгаа. Instagram хуудастай Instagram доноос Payon official гэдээ хайвал олно. 5 богд finance.com гэсэн албасны вебсайтаас нас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Утсаар мэдээлэл авъя гэвэл 7533 11 юм байна. 7533 11. За манай та мэдгүй нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлээ Payon-оос өрөөтэй. Payon хамтран ажиллаа, баярлалаа. За дараагийн сонсогчдаа бүгдээ авцгаана. 86 тэг 2 юм шиг байна уу? Байна. За өглөөний мэнд. За өглөөний мэнд. За хинтэ холбогдсон бай. Ари. За өглөөний мэнд Ари. Нэр нэгт байгаа шүү. Бараг энэ яг нэр нэгт гэх юм уу? Grim, Wright, Warner нарыг юу нэгтгэж байгаа вэ гэсэн байна. Цаг явсан. Дахиад сонсох уу? Grim, Wright, Warner. Ой ямар муухай асуулт. За энэ ирж исэн асуулт энэ 7 хоногт 3 Тийм ээ. 2 За өдөр сайхан өнгөрүүлээрэй. За эдгээр нь ахан дүүс шүү дээ. Холбогдсон баярлаа. За Grim-ийн ахан дүүс гэдэг үлгэр зохиодог ахан дүүс, Wright-ийн ахан дүүс гэдэг онгоц зохион бүтээдэг ахан дүүс гэдэг дандаа ахан дүүс байна. За Өглөөний мэнд. өглөөний мэнд. Өглөөний мэнд мөх жаргал. За эхний асуулт. Саудын Арабын дуг голчлон ямар өнгнөөс бүрддэг вэ? Ногоон өнгнөөс бүрддэг. Дараагийн асуулт. Манай нар ямар оддын ангилд багтах вэ? Шууд хэлнэ. Шар одоо. За ишигдэнгийн жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ? Болор туяа. Үндэсний статистикийн газраар хамгийн түгээмэл эрэгтэй нэр юу вэ? Бат Эрдэнэ. За ямар өнгийг жоод хамгийн сүүлд бүтээгдсэн бэ? Хөх өнгийн жоо. За эхний асуултан дээр хүнд асуултан дээр тулж ирлээ.
Түрүүн асууж ирсэн дутуу үлдээсэн хамгийн түгээмэл ус төрөгчийн изотопыг юу гэдэг вэ гэсэн байна. За Юу гэдгийг би наадах ч та. Протеин тритид гэдэг юм бэ тоо. За бас нэг онцгойг нь deuterium гэж бас нэрлэдэг байдаг. Изотопыг нэрлэх юм байна. Ус төрөгч бүгд адилхан байдгүй. Изотопуудаас ялгав. Гэтэ хамгийн түгээмэл нь 98% нь яг энэ изотопод юм 3 2 1 За тэр ч одоо яг юу гэдэг. За мэдэхгүй мөн. За олбогдсон баярлаа. Баярлалаа. За мөнх жаргал маань 5 асуулт нь одоогоор өнөөдрийн та мэдхүүг тэргүүлж явж байна. За мөнх жаргал хэрвээ энэ чигээрээ үргэлжлэх юм бол одоо юу н шил ярьчигч NWS-ийн шинэ шил ярьчигч эзэн болох гээд байна. За түнд өрсөлдөгч гарч ирэх нь 8861 байна уу? Мөнх хатахана өглөөний мэнд өргөе. Өглөөний мэндэ мөнх хатах. За. Баярлалаа. За ийм асуулт байна. Математикт факториалыг ямар тэмдгээр тэмдэглэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Наадах чинь. Юу штэ. Асуултын тэмдэг. Асуултын тэмдэг анхаарлын тэмдэг юм байна мөнх. Анхаарлын тэмдэг. За холбогдсон баярлаа. За. 88 тэгс байна уу? Өглөөний мэндэ алтан очир. За. Түрүүн асуусан асуулт аль хурууг дуур зайсан гэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Ядам хурууг тэгэлгүй байх уу? Дараагийн асуулт загсны үндгийг радиого багсгаарай. За, загсны үндгийг юу гэдэг вэ? Цаг явсан. Цаг явж байна. За, радиого багсгах шүү галт очроо. 3 Хөх юм басуу. дахиад хэлээрэй. За зөвл хэлээд ах шиг нэгтэй яг үсгийг нь бол за би аавь төрс гэж хэлсэн баг те. Байна уу? Төрс гэж хэлсэн үү? За тэгвэл зөв юм байна. Ялтай асуулт зог тусах гэж яахыг хэлдэг вэ? За гэсэн. Зогсоолох. Яаха? Зогсоолох. Тоглуулах. За. Ой, зогсоолох. Яаха? Зогсуулах. Аха. Зогсуулах биш юм байна. За холбогдсон баярлаа. За зог тусах гэдэг бол арай өөр утгатай байх. 95 25 байна уу? Өндөрлөөр. Өглөөний мэндэ. За. Ямар асуултаар явж илаа? За ийм асуулт байна. Учиртай 3 толгой дуулалж үжиг хин найруулсан бэ? Цаг явсан. Холбогдсон баярлаа. Иржээс асуулт Донорвийн намдаггүй найруулж ирсэн юм байна. Дараагийн сонсогч 9930 байна уу? Өглөөний мэнд түмэн. Өглөөний мэндэ. 1686 зан назрын зохиосон үсгийг юу гэдэг вэ? Цаг явсан. Соён бүсэг. За, шийдэд үйлдвэрлэдэг лазалсан сүрстроминг нь онгоцон онгоолохыг хоригддаг. Бөөлжгүйгээр идэхэд хэцүү энэ хүнсийг юугаар хийдэг вэ? Даршилсан загас. Даршилсан загас. Яа, муухан үнэртэй сонсогч шүү. Муур таата байгаагаа яаж илэрхийлдэг вэ? Хүржигнэж илэрхийлдэг. 18-аас 20 дугаар зуун хүртэл Монгол орноор дайран гарч хятадын бүтээгдэхүүнийг Орос улс руу зөөдөг байсан худалдааны замыг юу гэдэг байсан бэ? Цайны зам. За та мэдхүү нэвтрүүлгийн бодох хугацаа хэд вэ? 10 секунд. 10 секунд 5 дахь асуулт. Өвчин тусах боломжтой хамгийн жижиг биет юу вэ? Амьд биет гэсэн үг. Бактери. Бактери. За 5 асуултанд хариуллаа. Эхний даваа хамгийн түгээмэл ус төрөгчийн изотопыг юу гэдэг вэ гэсэн байна. За бас нэлээд хэцүү л асуулт байна. За би ингэж төхүүлээ. Нөгөө аль нэг бөөмтөө ойролцоо нэртэй гэх юм уу? Тэгж төхүүлээ да. Нэг юу юм болов? Цөмөн ганцхан бетоноос бүрддэг гэдэг байгаа юу? 3 2 Аш биш ээ холбогдсон баярлаа. За энэ одоо зөв хариулт нь бол прочиум гэж явдаг юм байна шүү. 3 дахь хүн асуулт сонсчихсан. За холбогдсон баярлаа. За 99.5 байна уу? Бэн. Өглөөний мэнд оюусан байна. Өглөөний мэндэ оюусан. Оюусан зог тусах гэж яахыг хэлдэг юм бэ? Гайхаж төр зогсох. Гайхаж төр зогсохыг зог дуусах гэдэг шүү дээ. Хөвсгөл аймгийн төв юу вэ? За Монгол орноор аялж гэнэ оюусан. Аялж үзсэн үү?
Гадгал. Хатгал биш юм байна. Холбогдсон байрлаа. За. Иртэгс байна уу? Өглөөний минь цагаанс наркан. Өглөөний мэндэ нарка. За ийм асуулт байна. 1911-ээс 1924 он халах Монголын 4 аймгийн аль нь газар нутгаар хамгийн том бэ гэсэн байна. Цаг яс. Төшөөд хаан аймаг хамгийн том юм байна. Дараагийн асуулт Зэсүүхэ Баатар дайс эзэнд хүүгээ үлдэхдээ юуг захидаг вэ? Нохоо яа. Нохоноос бити цачаагаараа цачимдах вэ гэдэг те. За Марио галаар төрөгдөг болохын тулд юу идэх ёстой вэ? Цэцэг иддэг ээ. Аль нь хөгжмийн хэлээр хамгийн удаан темп бэ? 3 хувилбар байгаа. Анданте, адажо, аллегро. Цаг явсан. Наад томтог юм шүү. За. За аллегро. Аллегро нь хурдан юм биш үү? Холбогдсон байрлаа. За хурд нь удаан нь бол адажо энэ 3 дотроо 95-3 байна уу? Байна. Энд холбогдсон бай. Бодож яв байна. Будж яв. За, air conditioner-ыг юугаар цэнгэлдэг вэ? Freon гэдэг байх уу? Дараагийн асуулт стандарт буюу мастер ятга хэдэн жавхт тастай вэ? Мастер ятга. Цаг явж байна. Ирж байсан асуулт байна. 11, 13, 17, 21 гэсэн хувилбар байсан. 13 гэсэн. 13 биш, 21 юм байна. Холбогдсон байрлаа. 9988 байна уу? Байна. Өглөөний минь цэг. За өглөөний мэндэ. Аль нь өөх тосыг савнчхад чухал үүрэг гүйцэтгэдэг вэ гэд хүнсний сод эдэмхийн натрид билеснэ 3-ыг санал болгосон. Цаг явсан. Эдэмхийн натрид. Эдэмхийн натрыгаар савнжилж явагдана. 247 жилд нэг удаа нарыг тойрдог одоо гариг юу вэ? Дэлхийн ван. За дараагийн асуулт бүрээд аялахаар аль хураг батан туулай гэдэг вэ гэсэн байна. Эмч номчиг. Долоор хуруу гэж байх. Эрхэм эмч номчлог долоор хуруу. Тэгэлгүй байх уу? 1986 онд 86-аас 88 онд Камчатк нэртэй дулааны зууханд гарлагчаар ажиллаж байхдаа алтар дуунуудаа бичсэн зөвлөлт холбоотолсон дуучин хэн бэ? Виктор Цой. За 5 дахь асуулт уу. За газар дундын тэнгис дэх аль арал мафара алтартай вэ? Сицил. За эхний хүнд даваан дээр орж ирж байна. Ийм асуулт байна. Ариун гэгэн Ромын эзэнт гүрний анхны хаан хэн бэ? Үүсгэн байгуулсан асууж байна. Цаг явсан. Августин гэдэг лөө. Августин биш байна. Холбогдсон байрлаа. За. За 5 асуултаар хүмүүс тэнцвчлээ. 8877 байна уу? Байна. За энд холбогдсон бай. Эрдэнэт олгогдсон байна. Өглөөний минь. Өглөөний мэндэ. За. Классик 2D 3D волюм зэрэг нь эмэгтэйчүүдийн хэрэглээтэй холбоотой нэгэн зүйл юм байна. Эдгээр нь юу вэ? Цаг явсан. Классик волюм 2D 3D. Наач одоо тэр нөгөө сайхны шивээс мэгээс л байгаа л үүдээ. Хүмсэг шивээс бол биш юм байна. Сармус юм байна. Жохон зөвчлөө. Уг нь бол зөв байна. За холбогдсон байна. Баярлаа. За 80-70 байна уу? Минь тоолсон. Өглөөний мэндэ. За Майкл Корс брэнд юугаар алдартай вэ? Майкл Корс. Үнэт идэл биш байна. Цүнхээр алдартай байна. За холбогдсон байлаа. 8886 байна уу? Байна. За өглөөний мэнд хинтэ холбогдсон бай. Цааж өрөнө. Цааж өр. Казахстан улс 2006 онд ямар киног хоригдж байсан бэ? Цаг явсан. За Казахстануудыг доош хийсэн л. Сонсож байна. Цаг туссан 3 2 За өдрийн яг өгүүлээрэй. За Борат гэж киног хийж ирсэн юм байна. Хоригдж ирсэн юм байна. Холбогдсон байрлаа. За дараагийн сонсогч байна уу? Байна уу? За энэ тасарсан байна. 77 38 3 88 тэг 4 байна уу? Өглөөний минь. Өглөөний минь хинтэ холбогдов. Мөги. Америк нэгдсэн улсын иргэн Ник Валанда
2012-д Ниагарагийн хүрхрээг олсон дээр гатлахдаа бид ямар бичиг баримт заавал авч явах ёстой болсон бэ? Цаг яс. Ниагарагийн хүрхрээ газар зүй мэдлэгтэй шууд хариулах нь байна. За гадаад паспорт авч явах хэрэгтэй юм байна. Хил дээр байдаг хүрхрээ юм байна. За албагдсан баярлалаа. За энэ асуулт бас ирж исэн маш сонирхолтой асуулт байсан. Тэгэхээр нэг валент бол энэ тэнд дандаа үзүүлбэр үзүүлдэг маш өндөр барилга дээгүүр явж идэг амь ирсэн үзүүлбэр үзүүлдгэрээ алдартай хүнтэй 8926 байна уу? Өглөөний мэнд батэрдна. Өглөөний мэндэ. Круассан гэж аль улсаас гаралтай вэ? Круассан шөнөгөө. Круассан. За. 3 2 1 За, круассан бол Францаас гаралтай тий. За, албагдсан баярлалаа. За манай эфирийн үз 77 77 38 83 77 77 88 30 одоогоор 3 хүн 5 асуултанд хариулан тэнцсэн байна. Мөнх жаргал, түмээ, сэлб 3 тэнцсэн байгаа. За 6 эсвэл олон асуултанд хариулах хүн гарч ирэх нь маш сонирхолтой байна. Өнөөдөр бас шагналтай 8811 байна уу? Өглөөний мэнд оргилоор. Өглөөний мэндэ. За интернетэд өөрийнхөө мэдээллийг хадгалах зорилттой газрыг юутай зүйрлдэг вэ? Үүлтэй зүйрлдэг клауд технологи ярьж байна. Нийтийн үндэсний байгууллага хэдэн гишүүн оронтой вэ? Яг одоогийн байгааг нь хэлэх нь. За хэд гэлээ? 190. Эхний хоёр нь бол зөв байна. 90 сүүлийн 3 гэдэл 193 гэж хэлсэн. 193 зөв санаж байна. Баяр хүргэе. Дараагийн асуулт 2005 онд Даваагийн Бям сүрэнгийн найруулсан ямар кино Оскарын шилдэг баримтат кинонд нэр дэвшижсэн бэ? Цаг явсан. За энэ Монгол Оскар дэвшижсэн ганц Монгол кино гэж явдаг баг шүү. Тийм үү. 2000 хэд онд гэсэн бэ? 5 онд. За чинь шар нохоон там билүү? 2 нохоон орон биш байна. Зөв хариулт нь ингэний нөлөөс юм байна. За холбогдсон баярлалаа. 77 77 38 83 77 77 88 30. За энэ дараа нь бол бас яг цээжээр нэлээд сайн мэдчих хэвээр асуулт ирсэн байна. Би хариултын хувилбар бол өгөхгүй. 9910 байна уу? Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Шуурга байна. Шуурга өглөөний мэнд. Найзууд цуврал нийт хэдэн ангитай вэ? Цаг явсан. 236. 236. Цээжээр мэдэж байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт стандарт тетрис нийт хэдэн дүрстэй вэ? Юу гэсэн бэ? Стандарт тетрис хэдэн дүрстэй вэ? 81. 81 биш юм байна. Зөв хариулт 7 дүрстэй. За шулуун дүрлжин гэдэг эднээс нийлүүлээд 7 дүрстэй гэх юм холбогдсон баярлаа. Баярлалаа. За 9978 байна уу? За 9978. Өглөөний мэнд амар сайхан байна. Өглөөний мэнд амар сайхан. 1971 онд гарсан баавгаач биш, туулаач биш, гологдмол тоглоом болох зөвлөлтийн хүүхэлдэйн киног хэн гэдэг вэ? Чебурушка тэргүй хөө. Дараагийн асуулт Шарга гэж аль аймгийн сум бэ? Говьалтай аймгийнх Буцефал, Маренго, Фовл зэрэг нь юу вэ? Дахиад хэлдэ. Буцефал, Фовл, Маренго. Алдартай юмны нэрс байна. Эдгээр нь юуны нэрс вэ? Цаг явж байна. 3. За тулгамдад орж ирдэг. За өдрийг сайхан өнгөрөөрэй. За эдгээр нь алдартай морд юм байна. Мордын нэр, Апуны нэр юм байна. За холбогдсон баярлалаа. За Буцефал буюу Александр Македоны Александрын морь. За мориндоо зориулж одоо маш олон 20 гаруй хөшөө босгож ирсэн гэж ярьдаг. 95-8 байна уу? Өглөө. За энэ холбогдсон байна. Аргал царайт байна. Аргал царайт. За хамгийн умард хэсэгт оршдог нийслэлийг юу гэдэг вэ? Хамгийн юу? Умард хэсэгт. Хойд хэсэгт Умард хэсгийг нийслэл. Хамгийн умард хэсгийг нийслэл. 3. Квадрын нийслэл юу вэ? 2. Умард хэсэг гэхээр хойд амцгтэй.
Антарктид гэдэг нислэл ах маань. За зөв харилт нь Исландын нислэл Reykjavik юм байна шүү. За холбогдсон баярлалаа. За 97 байна уу? Өглөөний минь бүрэн байна. Өглөөний мэндэ. Судоку тоглоом нийт хэдэн нүдтэй вэ? 981. 81. Эрхүү хотын дундуур ямар гол урсдаг вэ? Томын хэлнэ. Ангар мөрөн бахна. Баяр хүргэе. Дараагийн асуулт аль түлш ашигладаг хөдөлгүүр очлуур ашиглах шаардлагагүй вэ гэсэн байна. За онгоцны түлш газ, дизель А9241-ийн сонгоно байна. Дизель бол очлуур хэрэггүй. Их тесрэлтийн онолоор ертөнц хизээ өссөн бэ? Шууд тоогийн хэлээ. 13.8 тэрбум жилийн өмнө. 13.8 тэрбум жилийн өмнө. Пигийн амьдрал кинон дээр Ричард Паркер гэж юуны дөрвэ цаг гэлсэн. Ричард Паркер хүн 3 2 хүний дөр. Хүний дүр биш юм байна. Барын дүр. Барыг Ричард Паркер гэдэг юм байна. За холбогдсон баярлаа. 88.7 байна уу? Байна. Галхуу. Галхуу. Тий. За Монгол улсын гавьяа тамирчин Цагаан Баатар хэдэн оны Олимпиас хүрэл медаль хүртсэн бэ? 98 оны. 98 онд олимпич болоогүй маань 2004 оны олимпиар орж ирсэн. Баяр. За холбогдсон баярлалаа. Дараагийн сонсогч 88 тэгс байна уу? Өглөөний минь Бүүвэ. За өөрийнхөө удмыг өөрөө өөрчилж чаддаг цорын ганц амтан юу вэ? өөрөөсөө удмыг гэсэн. Тэгээ удмыг шууд удмыг өөрөө амьд байх хугацаанд өөрчилдөг тийм амтан байт юм байна. Тэст хамгийн хажин л амтан байна да тийм. Цаг дууссан 3 За өдрөөсөө 8 ээлж ингэж өөрчилдөг юм байна. За холбогдсон баярлалаа. 86 техник байна уу? Мики. За ийм асуулт байна. Дэлхийн 1-р дайн Оросын иргэний дайны том дүр болох Пётр Симонович болон Василий Иванович нарыг бид ямар нэрээр нь илүү таних вэ? Чапаев Петка. Дараагийн асуулт 2-р дайн зөвлөлтийн ашиглаж байсан BM13 тэрэлтэд буужин харвагчийн алдартай хочин юу вэ? Юу лээ? Катюша тэгэлгүй яах вэ? Серб гаралтай Никола Йокич нь ямар спортын тамирчин бэ? Саксан бөмбөг. 4 дахь асуулт дайн улсын нийслэл юу вэ? Дайн улсын нийслэл заавч нөгөө юу шээ? Копенгаген. Давдах асуулт хүлийн тавхан урд хэсгийг юу гэдэг вэ? Үлмиг юм байна. Яста харамсалтай. За холбогдсон баярлаа. За 99 гэдэг байна уу? Маань өглөөний минь гэх мэн үү? Өглөөний мэндэ. 2008 онд 11 бүлэг эмэгтэйчүүдийг баривчилсныг Хочтон хамт мэдээний сайтаар бичсэн байдаг. Тэдний дунд Уянга нэртэй эмэгтэй хочин юу байсан бэ? Уянга. Тийм. Мэдгүй мэн үү? Алдарт Уянга, Балиус Уянга гэж сонсож байгаагүй юу? За Балиус гэдэг хожтой байна. За холбогдсон байлаа. 88-99 байна уу? Толгой байна. Яа, 4 удаа дуудаад байдгүй шүү. Яа. Зэ холбогдсон байж хүргэе. Илжиг нохоо муур дахиа ямар хотын алдарт хөгжимчд вэ? Бремений хөгжимчд байна. 2022 онд буудуулж алуулдаг Японы ерөнхий сайдыг хэн гэдэг вэ? Нөгөө Абе. Шинзо Абе. Tiffany & Co брэнд юугаар алдартай вэ? Tiffany & Co. Тэ. За брэнд юм байна. Өгчээсэн гэхдээ одоо энэ удаад автаж хэлэхгүй. Нэг юм арал алдартай юм. 3. Тэгвэл боли. За үнэт хэдлэлээр алдартай байна. Холбогдсон байлаа. 8 энэ дугаар нас холбогдлоо байна уу? Байна. Тэмэнэ. Отгоо. За өглөөний мэнд Унгарын нийслэл дундуур ямар гол урсдаг вэ? Дунай. Дунай. Тэглгүй яах вэ? Баяр хүргэе.
За дараагийн асуулт Кода киноны зэрэг нь ямар хүүхэлдэйн киноны дөрүүд вэ? Ахан дүүс баавал. Ахан дүүс баавга. Энэ жимсийг японоор каки, солонгосоор гам, орсоор хурмаа гэдэг бол монголоор амтны нэрээр нэрлэгддэг юм байна. Ямар жимс? Илжин чихэр. Илжгэн чих. За. Таны робот эсвэл хиймэл оюун биш гэдгийг батлахын тулд асуудаг дүрс даалгаврыг юу гэдэг вэ? Дагуулгач юу гэлээ? Бичээстэй байдаг байх шүү. Ер нь асуухтаа хачаачин өсөг дүрс үзүүлчихэл. Тэгэл бид нарыг шалгаал байдаг шүү дээ. 3 2 За санаанд орж ирдгүй ярьсан. капча гэдэг юм байна. Холбогдсон баярлаа. За бай. За та бүхэн асуултанд комментороос бичиж байгаарай. Би хамтран ажиллагчаа танилцуулна. Манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ Better Gaming for All үрээтэй Nubio Neo 2 гаруйц хамтран ажиллаж байна. За геймерүүд наашааж ихэд зориулаараа юм хүчрэх утасны талаар ярихаар өөрөө ирэхгүй одоо дор хүсэл өрдөг гэх юм уу сонирхол татдаг. Nubia Neo 2 хүчрэх удаан цэнгээ барьдаг геймерүүдэд төгс тохирох утсыг санал болгоно. За эндний одоо Nubia Neo 2 бол том дэлгэцтэй. Тэгээд дэлгэц нь хамгийн гол маш тод, маш сайн ялгардаг. Тоглоом тоглоход нүдэнд хялбар зураглал нь маш тод харагддаг учраас давуу талтай. Хүчтэй процессортой тул хідэн ч ав зэрэг ажиллуулсан гацхгүй. Тэгээд зураг видео тоглоом багтаах том ой санахтай. За тийм учраас илүү дутуу нэмэх санах хойж авах хэрэг байхгүй. За дээрэс нь бусад утаснуудад байхгүй хүчтэй батарейтай 6000 мА. Тийм учраас сэнгээ сайн барина. Дуусна гэж баг санаа зовлтгүй хурдан сэнэглэгддэг ядж яхад шууд одоо ийм өндөр одоо хүчин чадалтай батарейгаа хурдан сэнэглэх нь байна. Мегапикселийн 50 мегапикселийн өндөр чанартай камертай өдөр тутмын гоё зургаач дарна дуу төрсөж хийж байна. За геймер одоо утаснууд геймер одоо компьютерууд их гоё юм шиг санагддаг. Би бол ажлын компьютер геймер гэрте байхдаа геймер компьютераар тавьдаг. Тэгэхээр маш хүчин чадалтай учраас бүх юм хурдан, бүх юм тод харагддаг учраас илүү ч ажлын тохиолдолд ашиглахад их тохиромжтой юм шиг надад санагддаг. 5G сүлжээ дэмждэг тул интернет нь хурдан. За тоглоом тоглох, лайв хийхэд бол гацхгүй. Геймерүүдэд зориулсан нэмэлт тусгай тавчлууртай. За тийм учраас тоглох явцдаа эсрэг хүндээ одоо хурдан хариу өгч илүү амжилт гаргахад тусалдаг нэмэлт тавчлууртай байх нь. За ингээ яг тоглож байгаа дуудлага ирэх юм уу нөгөө хүмүүстэй хэлэхдээ амар болно. Залуусын сонирхлыг татдаг өрмөц сахиртай бас үнийн хувьд бусад гейминг утаснуудаас хямд үнэтэй шүү. Тэгэхээр Mobicom-ын салбарууд руу очиод Nubia Neo 2 утсыг та бүхэн сонирхоорой. Mobicom цэгийн манаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 22 руу залгаарай. 22. За мөн Mobicom-ын iPad татж аваад Monpay iPad татж аваарай. Манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ Better Gaming for All үрээтэй Nubia Neo 2 гаруйц хамтран ажиллаа. Баярлалаа. За та мэдхүүн нэвтрүүлгийн шалгалт үргэлжилж байна. Дараагийн сонсогчоо бүгдээ авцгаана. 88 80 11 байна уу? Холбогдсон уу? Холбогдчихлоо. За. Энд холбогдсон бэ? Байна уу? Даги нэ. Даги. За өглөө минь даги. Давтаа морил. Сугар болон санжир гаригуудын голд ямар гариг байгаа вэ? Хэдэн гариг байгаа вэ? За гэвсэн тоолох юм. Тоолондоо сугар санжирын хооронд. Хоёулаа нэрлэх үү? Толгомдоод ийж харж ирэхгүй байна. Нэрлээ. 3 Холбогдсон ч юм уу? За. 2 нэг тоо хэлчихгүй мүү? 1. За. Зөв хариулт нь би. 3 гэхэр чи зөв болж штэ. Таслал гэж бодлоо. За дэлхий ангараг бархас сад 3 юм байна те. Амьдрал нулимсан дургу киноны гол дүрүүд анх хаан тардаг вэ? За үзчихсэн үү? Арчиг кино юу? Тийм баха. Яг энэ асуулт нь юу нэ? Амьдрал нулимсан дургу киноны гол дүрүүд хаана анх тардаг вэ? 3 2 Вагон дотор. За би энэ хариултыг авна. Троллейбус дотор гэсэн байна. Дараагийн асуулт снукер бильярдын ягаан бөмбөг хэдэн оноотой вэ? Ягаан 6 оноотой. 6 оноотой. За аль хотод ус хамгийн бага хэнд буцлах вэ? Бээжин, Москва, Улаанбаатар бүгд ижил гэсэн 4 хариулт байна. Цаг явсан. Я сая шүлжээ оноо сайн сонсогдсон дахиад хэлж. Аль хотод ус хамгийн бага хэнд буцлах вэ? Бээжин, Улаанбаатар, Москва бүгд ижил. Цаг дууссан. 3 Бүгд ижил биш юм байна. Улаанбаатар төрүүлж буцалдаг юм байна шүү. 96-нд буцалдаг гэж байна.
За далайн төвшөнд өндөрлөг байдаг болохоор юм байдаг юм байна. За холбогдсон баярлалаа. За дараагийн сонсогч 80-8 байна уу? Байна уу, холбогдчихсон уу? Холбогдчихлоо. Өглөөний минь. Ажаа нэнөө. Аяжаа. Ой. За өглөөний минь. Баруун дөрөв замаас кино үйлдвэр хүртэл яваалстад багсаарсан залгаж үтгэрсэн гэдэг чинь. Яг багсаар залгасан. За давтар морил ром тоогоор 10-ыг ямар үсгээр илэрхийлдэг вэ гэсэн байна. Цаг яасан. X үсгээр илэрхийлдэг. За Болгарын нийслэл юу вэ? Болгар Будапешт. Будапешт биш, София гэдэг юм байна. Будапешт. Унгарын нийслэл юм. За дахин холбогдорой. Баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За сүүлчийн сонсогч аавах нь одоогийн байдлаар 3 хүн тэнцсэн хайнаг хэрхэн хангалахаа бодоод л сууж ин да. 80-9 байна уу? Яа. За энд албагц. Нацаг дорж. За. За эхний асуулт хүүхдүүдийн тунд алдартай Куроми ямар өнгийн малгайтай вэ? За гэвсэн. Ягаан өнгөх биш юм байна. Хар өнгөх байт юм байна. Куроми нөгөө майнелодын ягаан байдаг санаж байна. За албагцсан баярлалаа. Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. 9110 байна уу? Байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За хэнд албагцсан? байна. Чулуун. За сайхан амарсан уу? Ийм асуулт байна. Наполеон аль гарлал дээр төрсөн бэ? Корсик гарал дээр төрсэн байдаг юм байна. За дараагийн асуулт Sirius Black ямар зохиолын баатар вэ? Наач нөгөө юу? Harry Potter тэглгүй яах вэ? Дараагийн асуулт адаг дулааны мөргөлдөөнд хэн ялсан бэ? За улсын нэр хэлнэ. Адаг дулааны мөргөлдөөн гэж хаана юутай холбоотой юм болоо те? Хизээ болж ирсэн мөргөлдөөн юм бол. Цаг дууссан байна. 3 2 халахын голын дулааны нэгэн мөргөлдөөн монголчууд ялж исэн бахны. За холбогдсон баярлаа. За энэ хүмүүс манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай өнөөдрийн хамгийн олон асуултанд хариулсан Сэлб, Түмээ, за мөнх чаргал 3 маань оноо тэнцлээ. За энэ 3 маань холбогдоорой. Тэгээ холбогдоод NWS-ийн шил ярьчигчийг нэг нь хойжно. За ихтэй хэрхэн шалгаруулахыг бүгдээрээ ярьж байгаа юм уу? Нэг учрыг олъё доо. Бүгд тэнцэнэ гэж бол бодсонгүй. За сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Манай Hot Topic та мэдхүү нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon өрөөтэй цахим зээлийн аппликейшн Payon хамтран ажиллаа. За мөн Nubia, Neo 2, Better Gaming for All өрөөтэй гейминг гарууц хамтран ажиллаа. Баярлалаа.